Хай манайхаа бүгдээрээ сайн уу? За та эдгээр маань сонь сайхан юу вэ? За надаар болохоор бүр зөндөө соньтой байлаа. За тэгээд сүүл бас бичлэгээ хийгээгүй нэлээд удчихлаа. За тэгээд юу гэх юм болоо? Одоо бичлэгээ хийгээгүй бараг 7-10 ч юм уу хонж байгаа байхгүй. Тэгээд яг утсан гэж хэлэхээр хэцүү ч юм шигтэй. Тэгтээ бас ингээд өөрийнхөө хувьд яг 7 өнөختөө 2 бичлэг оруулна гэдэг одоо хуваартай явдаг гэсэн бохгүй юу. Тэгээд сүүлд ялцчгүй одоо Монголынхоо хов живийн талаар бичлэг хийж байгаа болохоор асуудал бол үүслээ. За тэгээд энэ талаар болохоор би товчхон мэдээллийг яг энэ бичлэгийнхаа төгсгөл хавьд хүргэжээ гэж бодож байна. За тэгээд одоо болохоор шууд хэдүүлээ өнөөдрийн ярих сэдв рүүгээ ороод явцгаая. Нар маань гарчигнаас харсан байх монголчууд дэлхийд гэдэг нэртэйгээр энэ хүү бичлэгээ бол хийж байна. За ялцчгүй сүүлийн үеийн сонь сайхан гэх юм бол маш олон байдлаар одоо монгол хүмүүсийн нэр хүндтэй одоо монголчуудын талаар дэлхийд бол ингээд цуурайтаа хэллээ. За энэ бол ялцчгүй үнэхээр гоё сайхан мэдээ байна. За хамгийн ихэн дээрх сэдэв нь болохоор монголц багийн талаар ярих гэж байна. Сүүлийн хэдэн жил одоо интернет дээрч телевизээрч монголц гэдэг багийн талаар маш их яригадаад тэгээд хүмүүс ч гэсэн одоо энэ нэрийг одоо сонсоогүй хүн бараг байхгүй гэж бол бодож байна. Тэгээд ялцчгүй сүүлүүд маш олон рекордыг эвдээд маш олон шагналт байруудыг аваад за Монголдо валют оруулж ирсэн гэх юм уу маш өндөр хэмжээний одоо шагналын сантай тэмцээнүүдэд байрууд ингээд эзлээд яваад байгаа юм мундаг бол баг байгаа. За тэгээд монголц багийг бүрхнээс нь авч үзэх юм бол 2013 онд хамгийн анх үүсгэн байгуулагдчихсэн юм байна. За тэгтээ болохоор Dota 2 гэдэг төрлөөр бол үүсгэн байгуулагдчихсэн. 2015 оноос CS буюу Counter Strike-ийн төрлөөр өргөжөөд за сүүлийн жилүүдэд болохоор Азийн Counter Strike 2 одоо төрөлд маш олон рекордыг эвдсэн. За Азийн төдийгүй бүр дэлхийн хэмжээний одоо 3-4-р байранд одоо ирэн бэлэгдэх хэмжээнд одоо бол хүрч чадсан юм байна. За тэгээ сая сүүлд Counter Strike-ийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болсон. За тус тэмцээнээр болохоор 2-р байрт орж бас л одоо яг бүр Азийнхаа бас рекордыг эвдэж чадсан ийм мундаг баг байгаа. За тэгээд сүүлийн тэр дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд ороод 2-р байранд орохдоо $170,000 шагналыг бол авсан юм байна. За тэгээд яг миний санаж байгаагаар урд нас нэг тэмцээнд ороод $1 сая ч илүү авсан санагдаад байна. Эсвэл би буруу санаад байна уу? За тэгээд та нар маань мэдтгэн бичээд за тэгээд бас зарим нь ингээд чеклээд харчаарай. За тэгээд яг тэр саний дэлхийн аврах шалгаруулах одоо тэмцээний хамгийн финалийн тоглолт байгаа штэ хамгийн сүүлийн тоглолт. За тэр тоглолтыг болохоор яг шууд дамжуулалтаар дэлхийд даяараа $1,776,000 хүн үзсэн гэж байгаа байхгүй юу? Бүр яг шууд дамжуулалтыг хийж үзсэн. Тэгэнгүүт яг хүмүүс дараа нь ингээд нөхөж үздэг гэдэг шүү дээ. Яг нөхөж үзсэн байдлаар болохоор маш олон хүнд хүрсэн гэдэг нь бол ингээд ойлгомжтой. За тэгээд яг Монголдо бас яг тэр шууд дамжуулалтын болохоор 100,000 гаруй хүн үзсэн гэдэг тоо бас явж илээ. Монголын хамгийн сүүлийн финалийн тоглолт нь яг Монгол цагаар 6 сарын 22-ны шөнийн 3 цагт болсон. За тэгээд яг энэ өдөр яг өмнөх өдөр нь болохоор хүмүүс ингээд сошиал дээр нэлээд их ингээд биччихсэн шүү дээ. За ингээд Монголын тоглолт үзэх ажилчдаа магаш ингээд цалинтай чөлөө олголоо оноо тэрэг л бизнес эрхлэгчид нэлээд ингээд пост бичээл тэгэл тэр нь хүмүүст бас маш их ингээд хүрсэн байгаа. За тэгээд яг Монголын тоглолт болох тэр шөнө нь болохоор талбай дээр маш том дэлгэцийг тавиад за бас маш олон хүмүүс ингээд талбай дээр очиод бүгдээрээ ингээд ойрлоод монголцоо дэмжээд маш гоё үтсэн бэлээ. Авч ирсэн шүү дээ. Тэр нэг саач хүлээлэг болсон бол одоо яг яаж өөрчлөгдөж байна? Одоо сая ингэж ярьж байгаа нь юу болоо гэж юм те. Ер нь энэ бүх зүйлсүүд зөвлөлт өгсөн гэж боддог. За би яг тухайн үед нь хараагүй мөртлөө дараа нь ингээд бичлэгийг харчаад бүх бүр ямар олон хүн хацсан гэж бодож исэн байхгүй. Тэгэд хүмүүсийн ярьж байгаагаар яг энэ үйл явдал нь болохоор одоо яг 2008 онд Бээжинд одоо болсон олимпиор одоо яг нүуний төвшин баяр ингээд авраг авахд хүмүүсээс ингээд бүгдээр ингээд талбай дээр ингээд цуглаад маш аз жаргалтай нэг тийм мөчийг өнгөрүүлж исэн штэ. Тэгэд яг Монголын энэ үйл явдал нь болохоор бас яг тэр 2008 оны төвшин баярын олимпиад авраг болсон тэр үеийг ингээд санагдуулж байна гэл хүмүүсээс нэлээд их тэгж яриад байгаа байхгүй юу. Яалтчгүй энэ үйл явдал нь болохоор маш олон хүний зүрхэн түрээд баярлуулаад огшоогоод тийм маш гоё мэдрэмжийг ол өгч чадсан байгаа. За тэгэд одоо та нартаа бас дийлэнх нь мэддэг байх л та. За гэхдээ бас мэдэхгүй хүн байж магадгүй гэж бодоод та нартай Монголц багийнхаа гишүүдээс танилцуулъя. Багийн ахлагчаар Гард Магна буюу Близ, багийн гишүүн Сод Баяр буюу Техно, Өсөх Баяр буюу 910, Аюуш буюу Эмзино, Аз Баяр буюу Сензү гэсэн тамирчдаас гадна тасгалжуулагчаар Эрдэнэ Далаа буюу Мара гэсэн одоо хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр
энэ баг маань бол бүрдэж байгаа. За тэгээд миний хувьд болохоор бас яг тэгж боддог. Диплом хамгаалахад ч юм уу анги ажил хамгаалахад удирдагч багш гэдэг маш чухал байдаг шиг. За яг энэ багт энэ тасгалжуулагч гэдэг маш чухал гэж бол боддог. За тэгээд ялцчихгүй бас ингэж одоо өөрөө бас юм туршлагатай юм мундаг тасгалжуулагчтай байсан болохоор бас Монгол багийн маань амжилтнаас энэ өдөө чинээ явж байгаа болов уу гэж бас бодож байна. Блиц Техно нарын хувьд багийг бүр анх үүсгэн босолцохоос нь ахуулаад байсан. MC-ногийн хувьд болохоор ахыхаа орондоо орж ирээд за тэгээд 910 болохоор хуучин байсан хүмүүсийн халааг авч орж ирсэн. За тэгээд хамгийн сүүл Сензо орж ирснээр Монгол баг маань бол ингэж бүрэлдсэн байт юм байна. Дэлхийн хэмжээний хүмүүс гэдгээ монголцынхаа маань харуулж их орондоо ирээд өөрсдийнхөө ивентийг 6 сарын 29-ний өдөр Step Arena дээр зохион байгуулсан байсан. За тэгээд дуус ивент дээр болохоор комедиан Содо хөтлөөд за тэгээд монголцынхныг маш гоё ингэж асуугаад яриулаад за тэнгуүтээ нэлээд олон хамтлаг дуучид бас очиж дуусан мэлээ. За үүнээс гадна бас нөгөө нэг тоглогчид маань өөрсдийнхөө jersey болон ийм өмсгөл хувцас одоо дуудлага худалдаа зарлаад за тухайн дуудлага худалдаанд олсон орлогоо болохоор сайн үйлсийн аянд буюу за их нялхсын дүрс оншилгооны өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдэд одоо ингэ зориулахаар тийм одоо дуудлага худалдаагаас ингэ зарлсан юм бэлээ. Бас надад маш их таалагдсан юм нь юу вэ гэхлээр одоо яг Монголын тэр ивент болох газар болохоор ингээд нийтийн тээврийн үнэгүй үйлчлэг бас гаргаж өгсөн байсан. Тэрэнд нь бол хэд хэдэн байршил бол харагдчихсан. За жишээлбэл Сүхбаатарын талбай хүртэл байсан. Одоо ингээд Сүхбаатарын талбайгаас Step Arena хүртэл ингээд үн төлбөргүй нийтийн тээвэр явна гэдэг нь яг хэдэн цагт хөдөл нь ингээд бүх одоо мэдээллүүдийг оруулаад өгчихсөн байсан. Тэр нь болохоор маш их таалагдсан. Энэ хэдийн ивенттэй мэдээж хэрэг холбоотойгоор ховж бол гарсан байгаа. За нөгөө хамтлаг дууч тоцсон гэдгсэн шүү дээ. За яг миний ингээд харснаар гала хамтлаг очсон байсан, татар хамтлаг очсон байсан. За тэгээд Вандибогийн Ванди очсон байсан. За бас яг өөрөө нүунийг очиж үзээгүй болохоор зарим хамтлаг дуучдын нас орхидуулж иж магадгүй шүү. Тэгээд яг оцсон хүмүүсийн хамт комент хэсэгт бас бичээд өгөөрэй. За тэгсэн чинь яг гала хамтлагийнх ингээд дуулж исэн чинь багийн ахлагч Близэн ингээд яг тэр хоёр ингээ голттой ингээ нэг бүжиглээ тэгээд яг нэг юм яхаа мэдгүй байгаа бичлэг бол Facebook дээр цацагдсан шүү дээ. Тэгээд тэр ингээд нэлээд олон хүмүүст ингээд хүрсэн. За тэгсэн чинь хүмүүс ингээд яагаад ингээд гала хамтлаг байгаа юм бэ? Нэг тэрэгэл те нэг нэлээд тийм комментууд бол харагдчихжээ. За тэнгуүтээ хүүхэд очигээд дургу ахт нь ингээд гаргаж ирлээ мэрлээ гэл ингээд тийм сөрөг одоо комментууд нэлээд харагдсан. Би тэгээд маш олон хамтлаг дууч тоцсон гэдэг нь ерөөсөө мэдээгүйсэн байхгүй. Яг зөвхөн гала хамтлаг л оцсон бахтаа гэж бодоод яг эхлээд тэгж бодсон байжгаад нэрэл яагаад гала юм болоо гэж бодож исэн. За тэгсэн чинь өөр маш олон хамтлаг дуучид байгааг нь харангуйтаа тэгвэл гала хамтлаг байсан чи яг яадын яг юу нь болохгүй гэж бол бодсон байхгүй. За тэгэнгүүтээ одоо нүг тэр багийн ахлагч ингээд хичээлээ хүүхд дургу байхад нь бичээгээд гэд хүмүүс бичсэн байсан шүү дээ. Тэрнээр би болохоро яг уу тэр хүнийх амар дургу байхад нь ингээд хүчээр гарч бүжгэл гэж бол шахаг бах гэж би бодоод байгаа. За тэгэнгүүтээ мэдээч хэрэг ямар ч хүн байсантэй ингээд маш олон хүмүүс ингээд үзэж явах чинь ингээд хамтлаг дуучтай урд ингээд гараад одоо юу гэдэг зөв бүжгэлж чадах хүн бол ховрахаа. Юу нь бол хинч байсан гэсэн нэг юмтэй бантаад яг яах хэвтэй болоо гэл нэг юм жоохон банталтын байдалтай байх ах гэж бодож байна. Тийм болохоор тэн дээр бол яг тэгж бодсон байгаа. Тэгээд та нар маань юу гэж бодож байна? Ану буюу яг уран холбоо өөрийнхөө сошиал хуудас дээр яг энэ талаарх одоо мэдээллийг бол өөрөө бичсэн байсан. За тэгээд та нар манаас үүн дээр яг юу гэж бодож байна? Гала хамтлаг нэрээ байх ёсгүй байсан уу? Эсвэл байсан зүгээр санагдчихсэн үү? Та нар манаас энд сэтгэл хэсэгт бас бичээрэй. За тэгээд түрүүн хэлсэнчлэн өөр яг ямар хамтлаг дуучид утсан байсан бэ? Манайхан тэрийг хэлээд өгөөрэй. Надад бас маш сонирхолтой байгаа шүү. За тэгээд Монголын гişүүдээс эмзиног хүмүүс хамгийн их өхөөрдөг гинэ. Насаараа ерөнхийдөө бол хамгийн бага. За тэнгуүтээ түүний яг ингээд компьютертэй босон түүхэн нас нэлээд олон хүмүүсийн хандлтыг авсан байгаа. За тэрээр болохоор эмээгээсээ гуйж агаад эмээ нь бүр ингээд тэтгэврийн зээлээ авч агаад компьютер авч өгсөн гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ бол үнэхээр бүр хөөрхөн түүхээсэн. За тэгээд одоо ингээд та нар манд бас ингээд бодтоо эмээгийнхаа тэтгэврийн зээлийг ахуулаад компьютер ахуулж исэн хүүхэд одоо эх орондоо валют оруулж ирээд дэлхийн хэмжээний хүн болчихсон байна гэд бодтоо. Бүрнээр гайхалтай аад яалчгүй үүнд бол ингээд алга ташаад те бүр ингээд гайхалтай гэж хэлхээс өөр хэлэх үг бол олдохгүй байна. Бүр үнэхээр хөөрхөн түүх байгаад за тэгээд мэдээллийн одоо сайтууд тэгээд Facebook пэйжүүд болон YouTube-рууд маань
яг Монголын талаар нэлийн ярьчихсан байт юм лээ. Тийм болохоор би ингээд бүр деталь гишүүн болгоныхын талаар яриад яах вэ гэж бодож байна. Би дараагийн бичлэгтээ ингээд Монголын талаар ярина гэд мэдээлэл хайгаад ноутбук дээр ингээд биччихсэн бохгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр над руу нэг юм бичлэг явуулсан. За тэгсэн чинь тэр бичлэгнүүд үнэхээр ингээд инээдтэй зөө. Тэгээ тэр хэд яг ингээд тоглож байгаа л үе юм бэ л те. За тэгээд ингээд тоглож байхдаа ингээд нүг сен зүв болохоро ОП гэд хэлцдэг зөө. Нөгөө одоо монголчуудын юм уу монгол эрэгтэй хүмүүсийн Орос ах нараасаа сурсан хараалын үг байгаа штэ. Тэр хараалыг ингээд хэлцдэг. За тэгсэн чинь нөгөө нэг тэр тоглолтын ингээд тайлбарлажсэн тайлбарлагч нь бүр ингээд амар ингээд хөөе сен зүв юу болж байна чи зургатаар гарч байгаа штэ гэд тэгж хэлдэг заяа. Тэгээд тэр бол үнэхээр инээдтэй бичлэг байлээ. 16 хүрсэн баг нь хожлыг аав шүү дээ. Ой, фестам. Үш. Зургатаар харж байгаа шүү, сэнцүү. Ямар амар таарч байна. Цахим спортын энэ цагийн домог Аз ТV-ийн маш олон рекордыг эвдсэн дэлхийн хэмжээний тамирчид болох Монгол багийн маань гишүүдийн зураг нь Улаанбаатар хотын зүрхэнд одоо ингээд яг нэг юм байрны хан гэх юм уу яг тэрэн дээр ингээд маш томоор граффити байдлаар одоо ингээд зурагдсан бол байдаг юм байна. За тэгээд энэ зургийг та нартаа харуулад Монгол багийнхаа талаарх яриагаа энэ хүрээд дуусгая. Тэгээд та нар үнэхээр мундаг шүү. Ялангуяа одоо маш залуу тамирчид байгаа учраас цаашдаач гэсэн маш олон рекордыг гаргаж ирэх байх, маш олон рекордыг эвдэх байх. Тэгээд монголчууд нь та нартай хайртай, та нарыгаа дэмжиж гин гэж бас хэлмээр байна. За та нар маань гадагшаага аяллаар болон ажиллаар явахдаа дата ТСМ-ийн гадууртал авч амжаагүй байгаа юм биш үү? За тэгвэл та нартай маш гоё мэдээллийг дуулгая. За та нар маань гадагшаа явахдаа UNICEF-ийн эмээнээс 204 орны дататай eSIM-ийг за өөрсдийнхөө одоо хэрэгцээнд тохируулаад хэдэн гигабайт дата авахын, хэдэн хоногор авахын гэдгээ өөрсдөө сонгоод шууд авах боломжтой ийм гоё eSIM гарчихсан юм байна. За тэгээд та нар маань дататай eSIM авахыг хүсвэл UNICEF-ийн эмээн сайтаар орж болно. За эсвэл UNICEF аялын дата SIM гэдэг пэйжээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За хамгийн гол нь найдвартай сүлжээг хамгийн хямдар, хамгийн амархнаар авах боломжтой байна. За тэгээд хэрэглээг бас өөртөө хянаад явах боломжтой гэдгээр маш том давуу талтай юм билэ. За тэгээд та нар маань UNICEF-ийн сайтаас дататай eSIM-ийг худалдаж аваарай. Хэдүүлээ дараагийнхаа сэдврүү орцгоё. За одоо ярих байгаа зүйл бас л маш том сенсацтай, маш том үйл явдалтай, бас л ингээл монголчуудаа тэр чигт нь хамарсан бахархлыг төрүүлсэн тэм сэдв байгаа. За энэ бол мэдээч хэрэг яг саяхан 3/3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүр Монгол улсад тэр тусмаа Улаанбаатар хотын бүр төв талбайд болж дууссан байгаа. За тэгээд тус тэмцээнээр мэдээч хэрэг манай охтын баг маань мөнгөн медаль авч за бид бүгдийгээ бас дахин баярлуулсан ийм гайхалтай үйл явдал болсон. Багийн тамирчид нь хулаан, цэрэнлам, найдан хүсэл, ариун цэцэг гэсэн дөрвөн одоо эмгтээс бол бүрдчихсэн. За тэгээд миний хувьд л дөрвөлээ үнэхээр мундаг тоолсон гэж бол харж байгаа. Хинэн ч ингээд дутуу тоглоогүй те. Яг л би нэг ингээл нөхөөл яг ээлжлэл яг дөрвөлээ маш мундаг байж чадсан тул та яг энэ бүр дэлхийн авраг шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байранд орсон болов уу гэж бас бодож байна. За манай баг болохоор одоо нөгөө сагсан бөмбөдөр зоондоо гэж ярьдэн штэ. За зоондоо болохоор Испани, Украин, Бразилтай ингээд нэг зоонд бол орсон юм билээ. За тэгээд Испанид бол хожигдоод за хамгийн сүүлд яг Украинтай тоглосон. За хэрвээ Украинд хожигдсон байх юм бол зооноос гарч чадахгүй байсан. За тэгсэн чинь яг Украинтай тоглоод яг тоглолтын цаг дуусах үед яг 15-15-аар тэнцчихсэн байсан байхгүй. За тэгээд нэмэлт цаг сунгаар болоод за тэгээд аль төрүүлж 2 оноо авсан баг нь цаашаа явахаар байсан. За тэгсэн чинь тэрэн дээр хулан бүр үнэхээр гоё шидэлтийг бүр ингээ бодхоос гой санагч байна. Тэгэд үнэхээр гой шидэлтийг маш чадварлагаар шидээд яг 2-оос 1 л удаа шидээд манай хол хойдсон байгаа. Баруун руугаа өдлөө нандин үсэл хулангаас авсан нандин үсэл хулан дээр гарч ирсэн. За 1 онороо явах хулан суулгасан step back 2-оос он контролыг шидсэн гэсэн болсон үзэгчтэй. Ямар гоё шидэлтэй зүгээр үгүй.
За тэгээд Украиныг хожиж хэсгээсээ хоёроор гараад нуглаан дээр буюу яг хасагдах шатны тоглолтын дээр болохоор урд хөрш буюу хятадуудтай таарсан байгаа. За тэгээд та нар маань үүн дээр ингээд бодоод үзтээ. Хятадын арт түмэн гэх юм бол 1 тэрбум хүн байгаа тийм үү? За тэнгууд 1 тэрбум хүнээс шалгаж гарч ирсэн багтай 3 сая хүнээс шалгаж гарч ирсэн. За яг хөө тэр дундаа ингээд эмгтэй хүүс гэдэг юм бол арай өөртөө гарах байх л та. Тэгтээ хэдүүлээ зүгээр хаар ухаанаар хамгийн амархнаар бодчихъя. За тэгээд 3 сая хүн амтай багаас шалгаж гарч ирсэн баг 2 ингээд өрсөлдөөд. За тэгээд бас л яг оноо тэнцээд цаг нь дууссан. За тэгсэн чинь нэмэлт цаг дээр болохоор 1 онооны шидэлтээс яг 2 удаа шидэж оруулаад 2 удаа яг дараалаад тэгэд манай баг дахиад хоцсон байгаа. Kulan with a runner. Baseline. Arjen Setsek, but Erdeen is back that life. Mongolia continue to win. За тэгээд энэ бол яалчгүй бүр үнэхээр бас баярлууштай үйл явдал болсон. Хятадуудыг хожоод шилдэг дөрөвт шалгараад за дараагийн баг нь болохоор Америкийн нэгдсэн улсын баг тамирчид байсан. За үүн дээр та хэд маань бас дахиад бодоод үзтээ. За Америкийн нэгдсэн улс маань болохоор угаасаа л сагсан бөмбөгийн орон гэж хэлэхэд одоо хэлсдэхгүй улс байгаа штэ. Эрэгтэй тамирчтан ч тэр эмэгтэй тамирчтан ч тэр бүр үнэхээр мундаг. Одоо хамгийн наацхан жишээ нь юм бол NBA биш штэ тий. За тэгэнгүүт тэгэл охтууд маань бас л одоо Америкийн нэгдсэн улсын багийг 3 онооны зөрүүтэйгээр бол бас хожсон. Тэгээд энэ бол үнэхээр ингээд түүх бас бүтэж байгаа байхгүй юу? Хятадын шигшээ баг бас ямар мундаг үлээ. Америкийн нэгдсэн улсын шигшээ баг бас ямар мундаг үлээ. Энэ хоёр мундаг багийг хожсон гэхээр яалтчгүй бүр үнэхээр мундаг байгаа байхгүй юу? За тэгээд Америкийн нэгдсэн улсын багийг хожоод алтын төлөх тоглолтнэр бол гарч ирсэн байгаа. За тэгээд алтын төлөв тоглолтын дээр болохоор Нидерландын баг тамирчидтай бол таарсан. За тэрэн дээр 15-9 харьцаатаагаар бол хожигдсон. За гэхдээ яалтчгүй бас ингээд охтуудыгаа өмөрөд хэлэхэд эсрэг багийн тамирчид нь яалтчгүй маш өндөр хүмүүс исэн. Тэгэд гарын ингээ харсан ч гэсэн урт мөчтэй хүмүүс исэн штэ. Тэгээд яг шидүүлэхгүй гэд нэлийн ингээд барьж исэн те манай одоо багийг маш сайн хамгаалж исэн. Ерөөсө шидүүлэхгүй гэдэг ингээл юутай үзэл баримталтай ингээл тэр чигээр ингээ явцсан. За тэгээд яалтч ингээд хаагаад янгууд өөрөөс нь өндөр хүмүүс ингээд хаангууд одоо яг гарын чац ч гэсэн ингээд яг тутчихсан. Гэтэ бас л мөчөг өгөхгүй маш сайн тоглосон. 3-3 за яг энэ тоглолтуудын үеэр одоо манай монголчууд бас ингээл охтуудыгаа дэмжээлтэй. Тэгэл нэг огшоол нэг ингээл яна гэл бүр ингээл догтлоо л тэгээ бүр ингээл дээшээ доош ингэж савлсан өдөр хоногуд болж өнгөрч исэн. Яалтчгүй нэг өдөр нэг тоглолт болоод ангууд ингээл яг өдөр болго ингээл савлал. Тэгэл яалтчгүй охтууд маань яваад хожоод бид бүдийг бас баярлуулж чадсан байгаа. Тэгээд бас ховж ивэн юм ярихад улсын хурлын гишүүд маань бас энэ тоглолтыг бол ингээл эхнээс нь ингээл баг өдөр болго очиод үзэж байгаа дүр зураг нь бол харагдсан сайтууд дээр ч гэсэн тавигдсан байсан. Тэгээд бас монголчууд маань яг охтуудыгаа дэрэгдээсээ үзэх энэ боломжийг нас гаргаж өгсөн бас маш их баярлсан. Яг Монголынхаа төв талбай дээр те 3-3 тэмцээнийг тэр олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулад тэгж зохион байгуулсан нь бол маш их саашаалтай санагдсан. За мэдээж хэрэг хамгийн сүүлийн финалийн тоглолтыг бол бүр маш олон хүмүүс үзчихсэн. За тэр талбай одоо ингэ талбай байсан шүү дээ. Сагсан бөмбөгийн талбайнаас гадна үзэгчдийн суудлууд байсан. За тэгээд суудлуудыг ингэ хязгаарлаас гадна маш олон хүмүүс ингэ яг тойроод ингэ зогсож байгаа нь бол бас харагдсан. Дөнгөж сая ярьсан 2 сэдвтэй холбоотой инээдтэй зүйл болохоор яг Facebook дээр тавигдсан байлээ. За тэр нь болохоор яг Монголын багийнхныг саяны сагсан бөмбөгийн эмэгтэй багийнхантай ингэ гэрлүүлүүл ингэ дундаас нь бүр ингэ айгуу лаг гентэй хүүхд гарах юм байна гэл. За тэр нь ингэ сошиал дээр ингэ сэвэдэл маш инээдтэй тийм зүйл бол ингэ вайрал болж бас явсан байлээ. Тэгээд эмэгтэй тамирчид маань ч гэсэн үүн дээр нь ингэ зөрүүлээд гэх юм уу нэг тийм бичлэг бол ингэ оруулсан байсан. За чи тэрийг энтер гэл би биндээ ингэ яаж байгаа байдлаа нэг тийм инээдтэй хөрхөн бичлэгээс явж исэн. Сошиал дээр нэг хөвчлөлтэй пост явж исэн. Монголцоогон дээр нэг тийм нөлөөлж чансан харсан уу даарс. Ямар санагдаж байна? Миний нэз. Гэлөө. Энэ хоёрыг суулгачих гэдэг. Нэз шүү дээ. Чи энэ. Би ч нөгөө нэг юм хэлээд тийм. За хэдүүлээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё.
За сүүлд болохоор зогтоо, жижигэ, тагтаа гэх мэтчлэн нэг хідэн жүжигчд, уран бүтээлчд маань Солонгосын жүжигчдтэй хамт ирсэн нэг кино хийсэн штэ. За тэгээд тэр кино нь болохоор одоо яг Солонгосын кино театруудад бол цацагдаж эхэлсэн юм байна. За тэгээд энэ талаарх мэдээллийг Солонгосын сайтууд дээр бас мэдээллээд ингээд цацагдаад бас эхэлсэн гэдгийг зогтоо маань өөрийнхөө Facebook хуудас дээр бол оруулсан байлээ. Ус киноны нээлт нь 6 сарын 27-нд Солонгосын кино театруудад нээлттэй хийсэн бөгөөд за 100 гаруй киноноос 97-д эренбэлэгдэж байгаад борлуулалтаар болохоор 11-ээс 7 дугаар байранд орсон юм байна. За тэгээд энэ бас мэдээж хэрэг бид бүгдэд маш гоё том мэдээ бас болж өглөө. Ялцчгүй Монголын кино урлаг бас гадны зах зээл дээр гарч эхэлсэн гэдэг гайхалтай сайхан мэдээллийг бас биднэрт ингэж хүргэсэн байгаа. Дараагийн ярих зүйл нь бас л кино урлаг жүжигчтэй холбоотой мэдээлэл байгаа. За энэ нь болохоор Fantastic Production-ы жүжигчин Барс болон Netflix-ийн цуврал кинонд тоглохоор болсон гэдэг бүр үнэхээр гайхамшигт сайхан мэдээллийг бас авсан. Энэ мэдээллийг болохоор Барса өөрийнхөө одоо сошиал хуудас дээр ч юм уу тавьсан юм бол байхгүй. За түүний найз гэсэн одоо хүн нь болохоор яг Барсаг меншн хийгээд энэ тухай мэдээллийг бол ингээд сошиал дээр бол тавьсан мөлий. За тэр мэдээллийг та нартай уншиж хүргэе. Монголчууд дэлхийд гэсэн сайхан өдрүүд болж байна. Найз маань Netflix-ийн цуврал кино тоглохоор эх орноосоо мартаж байна. Одоо чамайг Барса биш Чингис гэдэг нэрээр мэддэг болсон болохоор ажлаа сайн хийгээд ирээрээ. Мэдгүй юм гарвал над руу чат бичнэ бизээ. Та бүхэн найзд маань амжилт хүсээрэй. Чүү гэд ийм утгатай пост авахгүй. За тэгээд яалчгүй ингээд бас явж байгаа ингээд нэг онгоцонд Барсагийн яг онгоцон цугаа явж байгаа зургийг бол оруулсан байсан. За тэгээд Барса болохоор яг хизээ одоо дэлхий рүү гэх юм уу олон улсад танигдаж эхэлсэн бэ гэх юм бол 2023 оны 7 сард гарсан Японы Vivant гэдэг одоо цуврал кинон дэр бол Чингис гэдэг дүрээр орсон байдаг. Та хэд маань тэр Vivant гэдэг киног үзчихсэн үү, үзээгүй юу? За яг тухайн үед ингээд нүг Барса бас Японы юм кино тоглолоо гэл яг тухайн үедээ Facebook дээрс нэлээд юм дуйлан шууган болж исэн. За тэгээд би яг тухайн үед нас ингээд үзчихсэн бохгүй юу? Тэгээд Японы яг 10 ангитай Enetmi гэтээ аюу хөрхэн кинодаг. Бас ингээд яг үзэх юм бол бараг нэг ангийн ингээ үзэнгүүт дараагийн ангийн шууд ингээ үзмээр санагдал нэг тийм сонирхолтой хөгжилтэй айгу хөөрхөн кинодаг. За тэн дээр Барса маань болохоор яг Чингис гэдэг нэрээр бол гардаг. Тэгээд Монгол улсыг болохоор яг Монгол гэдгүүгээр одоо Барако билүү. За нэрийг мартчих. Барако л яг нэг тиймэрхүү нэрээр Монгол улсыг бол нэрлэдэг. Тэгээд тэнгуүтээ бас яг Монгол тас зураг авалтаа хийж исэн гэдгээрээ нэлээд онцлогтой. Яг ингээд Чингис хааны талбай тэр хаваар ингэж явдаг. Тэгэнгүүтээ тэрэн дээрээ энэ Барако улс нь дэлхийд төвчрлээрээ номер 1-т ордог гэж хэлдэг заяо. Тэгээ тэр нүгээс яг үнэн штэ монголч нь уусаа нэлээд төвчрлээ те. Тэгээд яг манай улсыг гэх юм уу яг тиймэрхүү байдлаар тэр кинон дэр бол ярьдаг байгаа. За тэгээд түүнээс гадна Монгол гэдэг улсаас байдгаа гэж бол тэр кинон дэр бол гардаг. Тэгээд та нар маань үзээгүй бол бас үзээрэй, маш хөөрхөн кино байдаг шүү. Тэгээд вүүдээр байдаг санагдаж байна. Одоо хэдүүлээ яг ойрын хугацаанд дэлхийд нэрээ гаргасан хамгийн сүүлийн хүний талаар ярих гэж байна. За энэ үйл ажиллагаа нь болоод нэлээд хугацаа өнгөрсөн ч гэсэн заавал ярих ёстой сэдв байгаа. Энэ хүн бол Magnets Brain буюу маргад маань байгаа. За тэрээр яг сая 6 сарын дундуур Берлиний нэр хүндтэй хөгжмийн наадам болох Берлин Music Video Awards-аас Сөүл мантра дугаараар шилдэг дуу шагналыг бол хүртсэн байгаа. За энэ бол мэдээж мөн маш том үйл ажиллагаа болсон. За үүгээр хэдүүлээ бас Монголын уран бүтээлчд буюу дуучид маань ч гэсэн дэлхийн тавцанд гарсныг бол харж болно. Энэхүү шагнал авсан дуу нь болохоор Тэнгисийн гэрэг дээрх 24 өв толгой шоуны season 1 дээр гарч исэн дуу. Тэгээд яг тухайн үедээ анх цацагдаад маш олон хүмүүсийн хүртэл болоод маш олон хүмүүс таалагдсан ийм дуу бол болсон. За одоогор болохоор тус дуу нь яг YouTube дээр 24 саяын үзэлттэй байгаа юм байна. За тэгээд энэхүү шагналыг авснаар маргад маань гадны нэвтрүүлгүүдэд ороод за бас маш олон одоо гадаадын болон дотоодын YouTube-рууд маргадын талаар ингээд яриад бичлэг хийсэн байлээ. Magnet Brain нь яг хизэнээс олонний танилцуулж гарч ирсэн бэ гэх юм бол яг 7 жилийн өмнө Voice Mongolia шоу нэвтрүүлэгт ороод за өрмөц хоолой, чадaltaй хоолойгоор ингэж тодорч бол гарч ирж исэн. За одоо түүний маш олон дуунууд нь хит болоод амжилттай явж байгаа бөгөөд түүний клипний одоо өнгө айс, өрмөц төрөх за тэгээд өөрийн гэсэн ийм дүр төрхтэй гэдгээрээ бол маш онцлог байдаг. Ийм мундаг уран бүтээлч байгаа. За одоо та нар маань яг яагаад намайг энэ бичлэгнийхаа гарчгийг те
Монгол дэлхийд гэж нэрсэн байдгийг ойлгож байна уу? Тэгж байна. За яалтчгүй ингээл манай монголчууд маань ингээл дэлхийд нэр хүндээ цууратуулаад ихэлсэн байна манайхаа. Яалтчгүй нь бол маш гоё давуу талтай зүйл юм аа. Бас нэрээ Монголын талаар гадны YouTube руу тас ингэж бичлэг хийж бас ихэлсэн байлаа шүү. Тэгээ та нар маань өөрсдөө бас хайж үзээрэй. За одоо хэдүүлээ яг энэ бичлэгийнхаа хамгийн сүүлийн мэдээлэл рүү орцгоё. За тэгтээ энэ мэдээлэл болохоор яг тийм дэлхийн эмнэлэгтэй ерөөсөө холбоотой мэдээлэл бол биш. За энэ болохоор за тун утгагүй те бүр ингэж play time болох гэж байна. За тэгээд play time-ийн сонин сайхан юу вэ гэдэг талаар одоо та нартаас ярьж өгье. Яалтчгүй одоо play time болох ч байгаа учраас энэ талаар бүр ярихгүй байхын аргагүй байлаа. За тэгээд энэ жил ласт play time дээр нэлээд олон өөрчлөлтүүд бас гарсан байна. За тэр нь болохоор хамгийн ихнийх нь тикетээ идэвхжүүлэх гэдэг зүйл бол гарч ирсэн байна. За тэгээд play time-ийн тикетийг болохоор яг юун дээр Shopee дээр болон M-банкн дээр бол худалдаалж ирсэн шүү дээ. Тэгээ одоо ч гэсэн худалдаалж байгаа хിവэрэ байгаа. За тэгэнгүүт одоо болохоор яг нүг аль платформоос авсан хамаагүй хүн өөрийнхөө хувийн мэдээллийг одоо идэвхжүүлдэг бос юм байна л да. За тэгэнгүүт яг Shopee ч юм уу M-банк руугаа ингэж оронгуудаа яг тэрэн дээр болохоор регистрийн дугаар, овог, нэр, утасны дугаар, холбоо барих хүний дугаар, имэйл гэсэн яг энэ хідэн зүйлээсэн. Тэгээд яг эднэр дээр яг өөрийнхөө хувийн мэдээллийг оруулаад яг тасалбар нь бол идэвхжих юм байлээ. Тэгээд яг орохдоо өөрийнхөө яг тэр хувийн мэдээлэлтэйгээ тикетнийхээ тэр QR-ыг ингэж давхар шалгуулад орох юм билээ. Тэгээд энэ жилийн бугуувчнаас арай өөр болсон болов уу гэж би бодож байна. Яг зураг нь бол одоогоор ороогүй байлаа шүү дээ. Тэгээд яагаад вэ гэхээр хүмүүс одоо энэ тэндээс худалдаа авалт хийхдээ одоо идэх юм ч юм уу, уух юм ч юм уу худалдаа авалт хийхдээ тэр бугуувчаараа тооцоогоо хийнэ гэж байгаа байхгүй юу. Тэр ингэ бугуувч нэг юм электрон бугуувчл зөөж өгөх юм болов уу гэж бодоод байна. Тэгээд төлбөр тооцоон дээр болохоор ингэ нүний банкны карт ч юм уу тэсгөө шилжүүлнэ гэж удаад ахгүйгээр шууд ингээл бугуувч уншуулаад дон гэл яваадах юм билээ. Тэгээд бугуувч цэнэглэх хэд хэдэн юм цэгүүд байгаа гэсэн. Тэнээрээ мөнгө өгөөд бугуувч цэнэглээд тэгээ шууд ингээл нөгөө газрууд очил дон гэл бугуувчаараа худалдаа авалаа хийгээд явах юм билээ. Тэр нас нэг юм шинэлэг бас маш гоё болж байгаа юм болов уу гэж бол бодсон. За тэгээд энэ жил нөхөртөөгөө play time явна гэд битээр бүр айл өнгөрсөн жилийн 7 сард тикет авсан байсан бохгүй юу. Тэгсэн чинь яалтчгүй манай хүн хөхнөөс гараагүй ээжээсээ шууд хамааралтайгаа учраас энэ жил бол хударсан. Тэгээд энэ жил явж чадахгүй учраас тасалбараа болзаар болсон. Тэгээд охиноо ингээд одоо юу гэдэг бор хоолндоо орчихсон учраас ч юм уу тэгээд уул нэмээ өөнөрт нь үлдээд явж гэж утсан бохгүй юу. Гэтэ яалтчгүй мөө мэддэг болохоор нэлээд уйлна л та. Тэгэл налаах руу ингээл яваад бусаж ирэх гэж бодонгууд яалтчгүй арай худлаагаад байгаа хгүй юу. Одоо яг ойтой учраас тэгэхээр дараа жил угаасаа явж болохоор энэ жил бол ингээд хоошлуулчаа гэж бол битээр ярьсан байгаа. Тасалбараа play time явах хүмүүс гэдэг групп дээр оруулаад маш хурдан зарчсан. За тэгсэн чинь яг миний хувьд ингээд амар баярламаар юм ч гэх юм уу те надад гоё санагдсан зүйл нь юу вэ гэхэлэр шууд нэг хүн ингээд чатаар орж ирээд ингээд хоёр тасалбарыг авъя гэд тийж орж ирсэн. Тэнгүүтээ бичлэгийг үзтээ шүү гэж хэлсэн. Тэгэл би бүр oh my god гэл ингээл яг нисэж байгаа мэдрэмжийг бол авсан. Тэгэж хэлэх нь надад бүр үнэхээр хөөрхөн санагдсан бохгүй юу. Тэгээд хэрвээ энэ бичлэг үзчихвэл баярлаа гэж хэлээ. Тэгээд бичлэгийг үзтээ шүү гэж хэлээд тэгээд найдвартай хүнээс авчлаа гэж бас хэлсэн. Тэгээд тэр нас маш их таалагдсан. За тэгээд одоо тасалбараа бол тэгж зарсан байгаа. Тэгээд яг нүний түрүүн ярьсанчлан тухайн худалдаж авсан хүнийхээ мэдээллийг яг тэр нөө тасалбарынхаа мэдээлэл дээр оруулаад тэгээд ингээд шилжүүлж өгсөн байгаа. Ирэх жил гоё явъя да гэж бодсон байгаа. За тэгээд play time 2023 явах хүмүүс гэдэг групп руу хамгийн анх орж исэн бохгүй юу. Угаасаа анханасаа play time хамгийн анх явж исэн нь болохоор 2023 онд бол явж исэн. Тэгээ надад бол маш их таалагдчихсэн. Яг миний таньдаг ойр дотны хүмүүс болохоор яг 2023 оны play time амар онцгой боллоо. Тэрний өмнөх хэд гоё байдаг байсан нэрэг л ярьжсэн л та. Гэтэ надад бол анх удаа явсан гэхэд угаасаа л маш их таалагдчихсэн. Тэгээ дараа жил ч гэсэн ил явна гэж бодсон чинь өнгөрсөн жил төрсөн. Тэгээд энэ жил яг манайхаа ойтой байна гэх мэтчлэн явж чадхааргүй болж байна л доо. За тэгээд яг тэр группийг хараад ангууд яг 2024 2025 гэл зүгээр нэг группийнхаа ингээд оны өөрчлөлт байдаг болохоос ш тэр групп яг тэр чигээр ингээд хэврээл байгаад байдаг заяа. Тэгээд яг сүүлүүд ингээд
чимээгүй байжснаа яг 6 сарын 20-д гараад яг энэ групп нэлээд идэвхтэй болоод маш их пост ордог болоод идэвхчээд эхэлсэн. За тэгэнгүүт нь би яг за энэ талаар ярих хэрэгтэй байна гэж бодоод тэгээд та нартай энэ талаарх мэдээллүүдийг яг одоо ярих чинь. За тэгээд мэдээч хэрэг одоо энэ групп дээр орж байгаа хамгийн их пост гэх юм бол угаасаа л яг тасалбар аавн зарна. Тасалбар аавна гэдэг постууд их байгаа. Тасалбар зарна гэдэг постууд бас маш их байгаа. За тэгээд луурчуд бас нэлээх байгаа юм шиг үлээ. Тэгээд манайхан та нар яг л найдвартай хүнээс аваарэ. За бас яг уулзаад авах нь амар зүв байх гэж бодож байна. Одоо яг нэг юм юу гэмдэ яг таньдаг хүн биш бол те үнэхээр танихгүй. За тэгээд ялангуяа Facebook-ийн тийм зураг хүрэг байхгүй хүмүүсээс бол авах нэлээд хөсөлтэй хаа. Тийм болохоор яг уулзсан амар зөв юм шиг санагдаад байгаа. Тэгээд хүмүүс өөөсөө тэн дээр яг ингээд найдвартай өгөн уулзаад одоо тэр мэдээллийг бичээд өгнө гэсэн постууд бол маш их байлээ. Яг тийм хүнээс л авах зөв байх гэж бодож байна. За тэгээд үүнтэй холбоотой инеттэй постууд гэх юм бол одоо хүмүүс яг иймэрхүү нэлээд бичсэн байлээ л те. Нэг тикет аавн ч юм эсвэл 2 тикет аавн гэдэнгүүтээ жич би өөрөө цагтаа гэл жич аав цагтаа тэр гэж мэгэл заяа. Тэгснээр нэг хүн болохоор бас ингээд тикет аавн гэснээр би өөрөө юулээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг энэ төр гэж мэгэл. Тиймэрхүү инээдтэй постууд бол бүр маш олон явж илээ. За тэгээд үүнээс гадна ингээд нэг хамтдаа ингээд одоо нэг юм юу гэм баг болоод явцгаая гэсэн хүмүүсийн постууд бас маш их байгаа байхгүй. Юу л ингээд хосоор ингээд явах гэж байгаа маа. Тэгээ хоёулах нь болохоор жоо хувьдаад байгаа болохоор бас адилхан нэг хостой хансаж явна маавна гэл те. Нэг тиймэрхүүнүүд бас нэлээх хөлөө тэгснэ зарим хүмүүс болохоор ингээд яг ганцаараа явахаар болчлоо. Тэгээд яг ийм гоё vibe нийлэх хүмүүстэй гоё хамт явъя гэсэн постууд бас нэлээх харагдсан. Гэтэ та нар яг энэ сүүлийн яриан дээр яг юу гэж бодож байна? Би болохоор ингээд жоохон гайхаад байгаа байхгүй юу. Яагаад гэхлээр угаасаа play time ингээ явангууд таньдаг хүмүүстэй угаасаа таарлтдаг тий хамт ажиллаж исэн, хамт сурж исэн, эсвэл найзууд ч юм уу угаасаа таарлтдаг штэ. Тэнгүүд хүмүүс яагаад угаасаа таньдаг хүмүүс нь явж байгаа нь ойлгомжтой. Тэнгүүд яагаад заавал танихгүй хүмүүстэй ингэж найзалж, танихгүй хүмүүстэй танилцж явах гэдэг юм бол гэдэг нь надад жоохон сонир санагдаад байгаа байхгүй. Тэгээд та нар маань бас яг үүнээр юу гэж бодож байна? Та нар маань комент хийрээ. За би яг уншаад яг яад юм нэд юм бас бус хүмүүсийн сэтгэлийг бас мэдмээр санагдаад байна. Зарим хүмүүс болохоор ингээ машиндаа хүн дайж авч явна гэсэн постууд бас нилээдгүй байсан. За тэгэл нэг талдаа ингээл 20,000 тэгэл өглөө орой болгон ингээ дэрч очиод байна гэсэн постууд бас нэлээд олон байсан. За надад болохоор яг тэд нар бас ингээд яг гайгүй хүнээ олчдол бол зүгээр санагдаад байдаг хгүй. Яагаад гэвэл нэгдүгээр тийшээ явж төгжрлээ нэмээд яахав машинт явж те. За хоёрдугаар болохоор ер нь тийшээ ингээд очих юм бол насанд хүрсэн хүмүүс баг их хэмжээгээр янз бүрээр ингээ алкогол ол хэрэглэдэг. За тэгэнгүүт угаасаа алкогол хэрэглэн машин барина гэдэг бол маш буруу зүйл. Тийм болохоор өөртөө болон бусдад тийм хор хохиролтой бишээр зүгээр л нэг машинд дайгдаад явах нь амар зөв юм шиг санагдтыг. Тэгээ бас миний сонсч ийсэн тэгээ тэр ойр дотны хүмүүсээс ингээд нэг play time дээр уучаад тэгээ оройн ингээд уус юм гараад машина бариад явцсан гэсэн хүмүүсийг олон сонсч ийсэн. Бас ганц л пив уус юм чинь гайгүй, хоёрхан пив уус юм чинь гайгүй ингээ машина бариад хот асуудал гардгүй гэж ярьж ийсэн бас хүмүүсийг сонсч ийсэн. Тэгэхээр энэ бүгд маш буруу. Тэгээд үнэхээр л яг уумаар байгаа боол ч юм уу те яг ийм машин дайгдаад явах нь айгүй зүгээр юм шиг санагдтыг. За бас яа гэм бэлээ нөө нэг UBCAP үйлчлэгээс явд юм билээ. Тэрнээс маш их таалагдчихсан. Яг 2023 онд яг тэр UBCAP үйлчлэгээр явж исэн баггүй юу? Бас яг нэг хүний хэд илээ 10 билүү 20 жилөө бас нэг тийм тарифтай. Тэгэл яг тэндээ ингээд суугаал. Тэгэд яг нэг суудлын ингээд дөрөнгөт явдаг. Хит их ингээд чихэлдээд байхгүй. За тэгээд бүр амар сэлүүхэн мөл явдаг юм билээ. Яг суудлал болгоно ингээд хүнтэй байлгаж иж явдаг. Тэр үйлчлэгнээс нэлээд дажгүй санагдчихсан. Тэгэд хэрвээ алкогол хэрэглэсэн бол битгий машин бариараа манайхаа тэр бол маш буруу. За бас хэрвээ машин тавьж байгаа бол анханаас алкогол хэрэглэхгүй байх одоо зүйлийг өөртөө суулгуулах зүгээр ах. Энэ сэдвтэй холбоотой бас нэг ховж болохоор хүмүүс тикетийг одоо 200,000-аар зарна гэсэн постууд байгаа аахгүй юу. Тэнгүүд зарим нэг нь бас ингээ уурлаад хамгийн ингээд хямдхан тикет угаасаа яг өнгөрсөн жил 240,000-аар гарч ирсэн байлээ л дээ. Би тэрийг бас мартцсан байлээ. Энэ жил би нэг өөрөө 2 тикетийг болохоор нийлүүлээд 500,000 зарна гэд зарсан бохгүй юу. Тэгээд би 180 хэдээр авсан гэж санаад исэн чинь 240,000-аар л авч ирсэн байлээ. За тэгээд хүмүүс яг 250,000 зарах нь бол яг нэг амар ашигтай биш. Тэгтээ яг өөрөө явж чадахгүй үед бас зүгээр шүү дээ. За тэгсэн чинь хүмүүс бүр 200,000 зарна гэдэг. Тэгээд нөгөө
зарим хэд ингээд уурлаад яагаад та нар 240 мянгаар авчаад 200 мянга зарах гэдэг юм бэ? Ловер юм биш үү гэл. Тэнгүүдээ 200 мянга зарна гэсэн хүмүүсээ бити авнаад болж угаасаа ловер гэх мэтчлэн юмнууд бол маш их явж илээ. Тэгээд таад маань тикет авахар бол маш сайн харж аваарэ гэж бас хэлмээр байна. За яг одоогоор Playtime-тэй холбоотой ховч бол иймэрхүү байна. Тэгээд ер нь бол хэд хоногийн дараанаас бүр олон ярих юм, бүр олон ингээд янз бүрийн юмнууд гарч ирэх байх гэж бодож байна. Тэгээд тэр болгонд нь та нартай яриад явах болно. Тэгээд бичлэгээ энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. За би нүг бичлэгнийхаа ихэнд хэлжсэн шүү дээ. Надад ингээд зөндөө юм тохиолцсон гэд хэлжсэн. За тэр талаараа тэгсээ товчхон мэдээлэл хүргэе гэж бодож байна л доо. Яагаад гэвэл яг дараа нь маш дэлгэрэнгүй байдлаар бүр ингээд нуугуу ярьсан бүр дэлгэрэнгүй бичлэг хий гэж би бодод байгаа байхгүй. За энэ нь болохоор мэдээж хэрэг YouTube дээр ингээд яг Монголынхоо ховж үеийн талаар ярьсан бичлэг хийдэг болсон. За мэдээж хэрэг миний бичлэгүүд нэлээд олон хандлт авсан. За үүнээс шалтгаалаад мэдээж хэрэг асуудал бол гарсан. За тэгээд тэр асуудал маань сүүлийн одоо хэд хоног за би 20-оос хойш хэрэг 12 хоног уу 20-оос хойш ингээл одоо хүртэл ингээл яваал ингээл шийдэхгүй яваал байгаа байхгүй. Тэгээд эцэстээ бас яг яаж дуусыг бол яг одоогоор бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд бас ингээд нүг дуусаагүй яваад байгаа учраас яг ийм тийм гэж бас шууд ингээд хэлж чадахгүй байна. Тэгээд ер нь бол энэ асуудал ингээд дуусангууд нуугуу ярьсан бичлэг бол хий гэж бодож байгаа. Саяас тэгээд хэд хоног сэтгэл санаагаар унлаа. Бичлэгээ хийхээ болох уу гэж бодлоо. Яах уу гэл ингээл маш олон юм ингээд бодлоо л доо. Шүүнч ингээд унтчихдаггүй байх хэмжээний байдалд бол орсон. За тэгээд эцэст нь угаасаа л бичлэг хийх дуртай учраас бичлэгээ бол үргэлжлүүлж хийн. Гэхдээ бас хит одоо хүний хувийн мэдээлэлтэй хит юм сөрөг зүйл рүү халтах нь бас айгүй буруу гэдгийг бас өөрөө айгүй сайн ойлгож авлаа. За тэгээд тийм болохоор цаашдаа маш цензуртэй хийх болно. За тэгээд яг дараа нөгөө нэг юм дэлгэрэнгүй байдлаар ярьсан бичлэг гарахаар та хэд маань яг юу үний талаар яг юу болсон гэдгийг тэндээс үзээрэй. Бас цаашдаа одоо яг Монголын бас юм ховж ив ярьдаг YouTube-рүүдэд бас маш том сурамж болохоо гэж бас бодож байна. За тэгээд бичлэгээ энэ хүртэл үзэн та нартай маш их баярлалаа. За та нарт маань таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараарай. За энэ талдаа Facebook пэйжээ оруулчихъя. За энэ талдаа Instagram-аа оруулчихъя. Тэгээд та нар манаас орж дагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.